Сайн байцгаана уу эрхэм мөндөд MHB үзэгчдээ. Та бүхэн одоо миний хэлхийг төсөөлөднийг үзээрэй. Таны бие цаг хугацаа өнгөрхийн ирэхээр залуу насны ирч хүч хүсэл тэмүүлээ алдан өдгөө 60 насыг насалжээ. Гэтэл нэг л өдөр гайхамшигаар та 20 насны тэрл залуу ирч хүчтэй дүр төрхлүүгээ буцсан орвол юу болох вэ? Одоо ингээд төвхлөгөө орцгоё. Дэлхийн өнцөг булан бүртэд харгасан зэвсэгтгүүлэглүүд ганцхан хүнээс үхтлээ айдаг байлаа. Тэр хүн болоод домогт алуурчин Питер. Харин хүн бүрийн гайхамширлыг төрүүлсэн зүйл нь тэрхүү аимшигт домог аль хэдийн 60 гарсан өтөл насны дүрээр оршин байхажээ. Гэтэл яг одоо нэг харанхуй мухар гудамжинд хэд хэдэн зогцост бүслэгдсэн үхлээ хүлээж буй шаргатсан ир. Питер, чи хэрв эртхэн шиг энэ бүхнийг орхисон бол домог хэмээрээ үхэх байсан юм. Харин одоо бол чи өөрийнхөө толгойг авахыг хүссэн мянган алуурчдад хөөгдөж байна. Чи бүх насаараа байгууллагада үнэнч байсан ч эцэст нь тэр байгууллага чинь л чамайг үхүүлэхийг хүсэж байна шүү дээ. Хэмээн арай ядан хэлв. Тэрээр өмнөө зогсох баг өмсөн дүрслүү харан энэ үнэхээр чи гэж юу? Хэмээн асуусан ч багтай хүн чимээгүй л зогсно. Шаргатсан эр үргэлжлүүлэн чи одоо хүртэл амьд байгаа нь бас өдийг хүртэл илчлэгдээгүй байсан чинь гайхалтай. Гэвч чи домогт Питер байлаа гэд энэ бүхэн одоо ямар утгатай юм бэ? Гэхэд багтай эр эцэст нь амнэ. Чи үнэхээр үннийг мэдмээр байна уу? 10,000-ууд зэрэг ширтэж байсан ч хэн ч намайг олж чадахгүй. Учир нь хүн бүрийн хайж байгаа тэр Питер гэдэг хүн одоо байхгүй болсон гэж тэр хүйтнэр хариуллаа. Энэ мөчөд шаргатсан эр өмнөө байгаа хүн үнэхээр Питер мөн эсгэд эргэлзэж эхлэв. Энэ бүхэн ердөө 3 сарын өмнөөс Бэйвгай эрүүл мэндийн үзэлгээ хойшлуулсаар байгаад хэрв энэ хിവэрэ байвал 3 сар ч хүрэхгүй хугацаанд өхнө гэсэн онц сонсноор эхэлсэн юм. Гэвч тэр үхлээс айсангүй. Амьдралынхаа туршид үхэл амьдралын заг дээр мянган удаа зогсож үзсэн түүнд 50 жил зүтгэсэн байгууллагада харамсах зүйл байсангүй. Тэр өөрийгөө ихийг бүтээсэн гэж бодсон ч зургийн цомгоо эргүүлж үзээд амьдралдаа ганц ч удаа өөрийнхөө зургийг авахулж байгаагүйгээ анзаарчээ. Түүнээс хойш удалгүй хаана номын дэлгүүрт нэгэн сурагч охин орж ирэв. Тэрээр бага ангийн сурах бичиг хайж байлаа. Бэйвгай түүнийг дулаахан инээмсэглэлээр угтаж хэрэгтэй бүхэн нь байгааг хэлв. Охин дүүдээ авах учраас шин биш ч гэсэн арай сүүлчийн үеийн хуучин ном байгаа эсэхийг асуухад Бэйвгай түүний ингэрийн тэмдгийг хараад чи ахлах ангийн төгсөх ангийн байна, тийм үү? Хэмэв. Охин инээмсэглэн та энэ хавийг сайн мэддэг бололтой. Гэхэд Бэйвгай би энэ хотын бүх хүнийг мэднэ гэж хариулв. Бэйвгай баахан шин сурах бичиг гаргаж ирэхэд охин надад эдгээрийг бүгдийг нь авах мөнгө байхгүй гэж сандарлаа. Гэвч Бэйвгай зүгээр дээ. Ном тавиур дээр тоосон дарагдаад байвал хиндэж мэдлэг болохгүй. Зүгээр л ав гэв. Охиныг татгалзахад тэрээр чи дүүдээ ямар их хайртайг би чиний нүднээс харж байна. Боломжтой байгаа дээрээ бусдад сайн хандаж бай. Эсвэл дараа нь харамсах болно гэлээ. Охин түүнээс та амьдралдаа ямар нэгэн зүйлд харамсаж байсан уу гэж асуухад Бэйвгай хүн хэдий чинээ удаан амьдрна, төдий чинээ харамсал хөрөмтлөгддөг. Гэхдээ би тухайн мөч үрдээж чадах бүхнээ хийсэн. Өнгөрснийг өөрчилж цаг хугацааны ихээр ирэх харамслыг арчиж хаях аргагүй. Чи магадгүй үнийг ойлгохгүй байх. Тэгснэ тэрээр хоолоогоо өрчлөн одоо зүгээр л эргэж хараад яв. Хэрв тэгвэл би чамайг алахгүй гэж хэлв. Охины гарт гутга нуугдаастай байх бөгөөд тэрээр Бэйвгайг хөнөөхөд бэлэн байлаа. Гэвч Бэйвгай нуруугаа харуулан зогсож байхдаа ч түүний алуурчин санаархлыг хэдийн мэдэрсэн байв. Би энэ хавийн сургуулийн сурагч бүрийн царайг цээжилсэн. Чи өөрийгөө төгсөх анги гэсэн боловч
Энэ хавийн сургууль ердөө 2 дугаар анги хүртэл л байдаг юм. Чиний худал хэлж байгааг би тэр үед л мэдсэн. Охин цочирдож анхнаасаа л түүний гарт байснаа ойлгов. Бэйвга өргөжлүүлэн чамайг орж ирэхдээ л цусны үнэр үнэртэж байсан. Цустай хутганы үнэрийг хямдхан сүрчгээр дарж чадна гэж бодоё гэж хэллээ. Охин уурсаж түүнийг хөнөөхөр угас хийсэн ч тэр мөчөд бэйвган харцтай тулгараад хөшиж орхив. Ердөө ганцхан харцсан түүнийг өвглийн ирмэгт байгаа мэт айдаст автуулжээ. Петр номнуудыг ширээн дээр тавиад энийг аав. Чи дүүгийнхээ тухай ярьсан зүйл үнэн гэдгийг би мэдэж байна. Би 50 жилийн турш энэ ажлыг хийхдээ хүний нүдээр зүрх сэтгэлийг нь уншиж сурсан юм. Чи ч гэсэн надтай адилхан Глория үнчин хүүхдийн асамжийн газраас ирсэн үү? Тэдний сургалтын арга барил хэдэн 10 жил өнгөрсөн ч өөрчлөгдөөгүй хэвээрээ байна. Учир нь байгууллагын сайн дурын ажил бүтлгүйтгэл дараагийн төлөвлөгөө бэ хэдийн хэрэгжиж эхэлдэг юм гэж хэллээ. Яг тэр эзэгтэй мөчөд Петр охины хоолооноос шүүрэн авлаа. Гэвч энэ нь түүнийг хөнөх гэсэндээ биш, харин охины ард генет гарч ирсэн 2 алуурчнаас аврах гэсэн үйлдэл байв. Петр охинд хандан даалгавар бүтлгүйтгэл тухайн сайн дурын ажилтныг ч бас устгах ёстой байдаг юм хэмээн тайлбарлаа. Петр охиныг аварсан боловч өөрөө хүн шархтав. Зэвсгэлсэн бусад алуурчид охиныг хэлбархан барьцаалж Петрийг хөдөлгөөнгүй болгов. Тэр мөчөд Петр юу ч хийж чадаагүй бөгөөд түүний бие өмнөх шигээ захирагдхаа болжээ. Эрүүл өгөө хүчтэй цохилт аван газар унахан тэр. Алуурчдын нэг нь энэ ялзарсан өвгөн үнэхээр домогт Петр мөн гэж юу хэмээн эргэлзэж байтал ажиллагааны удирдагч гарч ирэв. Тэр бол 8-ал чимээх нэрээрээ алдартай байгууллагын даргын гол мэдээлэгч байлаа. 8-альж Петрийн гавья хүн бүрээс илүү. Түүний нэр хүнд одоо ч оргилд байдаг. Гэвч ямар ч домогт баатар байлаа гэд өтөл насны өмнө хүчин мөхсдөг юм хэмээн багталтайгаар хэлв. Петр яагаад өөрийг нь алах гээд байгааг асуухад 8-альж дарга чамд маш их уралсан. Хэрв чи амьд үлдлээж мянган хүн чиний толгойг авахар хөөх болно. Харамсаад ч нэмэргүй. Чиний толгойд 7.6 тэрбумын шагнал тавьсан гэж хариуллаа. Энэ тоог сонсоод Петрийн инээ төрөв. Учир нь энэ бол түүний банкны дансанд байгаа яг тэр мөнгөн дүн байлаа. 8-альж үүнийг баталж чиний бүх насаараа хуримтлуулсан мөнгө одоо өөр хүнийх болно. За Ахмад дайч минь, чи одоо үхмээр байна уу? Эсвэл дараа юу хэмээн тохуурхав. Түүний гар хөл бологсод Петрийг ая талгүй зодож эзлэхээр шийджээ. Төд удалгүй Петр газар ухаангүй хэвтгэхэд 8-альж сонирхон дөхөж очлоо. Гэтэл яг тэр мөчөд Петр ялсийдэг гэрэл бөмбөг тэсэлж өвссөн эмх замбараагүй байдлыг ашиглан зугтаж чадав. Охин болон алуурчид юу болсныг ч ойлгож амжилгүй хоцорлоо. Хэсэг хугацааны дараа Петр өөрсдөө элэгдэж хуучирсан хаягдсан тоглоомын талбай дээр шархаа дааж ядан суун. Түүнд өмнөх шигээ тулдах тэнхээ байсангүй. Бүх насаа байгууллага зориулсан тэрхүү он жилүүдийн хүнд ачааг тэр одоо л мэдэрчв. Бусад хүүхдүүд бичиг үсэг сурч байхад тэр өдөр бүр цусаа урсган хутга барьж сурсан. Бусд нь интернет, сошиал медиаг таньж байхад тэр нууц мэдээлэл олж авах систем хакертахыг сурсан. Бусд нь болзоонд явж хайр дурлалыг амсаж байхад тэр орцын тагнуул шиг хөлдөж өхмөр хүүтэн жаварт тэсэж амьдэрсэн. Бусд нь гэр бүл зохиож байхад тэр амьд үлдэхийн төлөө террорист бүлэглүүдтэй тулдаж явсан. Гэвч шин дарга гарч ирснээр бүх зүйл өөрчлөгдсөн юм. Шинэ удирдагч түүнд итгэл хүлээлгэж байна гэж байсан ч эцэст нь түүнийг хэрэгцээгүй хөгшин хог мэт үзэж зайлуулахар шийджээ. Петр байгуулгын төлөө бүхнээ зориулсан. Тэр алдар нэр хүндэтгэл хүсээгүй. Гэхдээ тэд түүнд ингэж хандах ёсгүй байсан юм.
Тэр ийм замаар үхэж өөрийнхөө мөнгийг дээрэмдүүлэхийг зөвшөөрч чадахгүй байлаа. Учир нь тэр мөнгө илүү агуу зорилгод зориулагдах ёстой байв. Тэр шөнө Питер ганцаардал мартагдал дунд үгсэн мэт санагдав. Харин энэ үед 8 тэмтрүүл бүлэглэлийн нууц байранд нэгэн туслах нь тэр өвгөн зугтснаас болоод бид 7.6 тэрбум алдлаа хэмээн гомдлоно. Тэд Питерийн зургийг бариад түүнийг танихыг хичээцгээж байв. Гэтэл нэгэн залуу ирээд тэднлүү дөхөж ирээд энэ бол түүний амьдралдаа авахулсан анхны зураг байна гэлээ. Алуурчид түүнээс чи Питер үү гэж асуухад нэг нь хувцс нь адилхан юм. Гэхдээ биш байхаа гэж эргэлзэв. Нөгөө залуу би ч гэсэн мэдэхгүй байна. Зүгээр л сэрхэд ийм болчихсон байсан гэж хариулав. Бүлэглийн гишүүн энд оюутан сурагчдын ирдэг газар биш. Замаа алдсан бол зайл гэд цохиод авах гэтэл залуу түүний нудрахыг ганцхан гараараа барь зогсоолоо. Тэр мөчөд алуурчин Петрийн нүрлөө цохиж байсан тэр мэдрэмжээ эргэн санав. Гэвч энэ удаад залуу түүний гарыг атхан бүх хурууг нь бутлан хуглав. Ардаас нь хутгалах гэсэн нэгнийг тэрээр нүд ирэмхийн зур маш олон удаа цохиж хариу үйлдэл үзүүлэгч боломж олгосонгүй. Цочирдсан алуурчин чам шиг амтны хэн явуулсан юм бэ гэж орилоход залуу 50 гэгч нь ийм тайлбарлав. Галт тогооны хэрэгсэл эзэмссэн хүмүүс 3 дугаар зэрэглэлтийн орчин үеийн зэвсэг бүрийг эзэмшсэн 2 дугаар зэрэглэл. Харин юугч зэвсэг болгон ашиглаж чаддаг хүмүүсийг 1-р зэрэглэл гэдэг юм. Ийхүү хэлэхдээ тэрээр 8 альжийн тэмтрүүлүүдийг өөрөө эзэмшин тэдний эсрэг тулдахад бэлэн болов. Утгаар зэвсгэлсэн дараагийн алуурчин дайрахад Питер ердөө ганцхан хөдөлгөөнөөр зэвсгийг нь мулт цохиод тэгснээ өнөөх 8 альжны тэмтрүүлээр дайсны хүзөөг ороож бүхэл бүтэн гал тогоог дамжуулан эргүүлж шидээд эцэст нь буцалж буй шүлний сав руу толгоогоор нь дүүрхэн тэр. Алуурчин халуун шүлэн түлэгдэн тарчилж байхдаа Питерийн толгой тавьсан 7.6 тэрбумын шагналыг санав. Тэрээр арай ядан чиний царайны зураг ердөө тэр ганцхан байдаг нь үнэн үү гэж асуулаа. Гэтэл түүний өмнө нэгэн цагт салбарынхаа хамгийн шилдэг нь гэгдэж байсан Питер бус. Харин түүний юр бусын залуучсан хувилбар зогсож байв. Питер нүдэнэгээд та нарын хайж байгаа тэр хөвшин Питер хэдийн үгсэн гэж хүйтнээр тунхаглав. Энэ хооронд 8 альж барьцааны өхнийг байлгасаар байв. Тэрээр удахгүй Питерийг албан ёсоор иргэн сурвалжлана. Тэгээд ч хорт хавдартай түүний нас хэдийн тоотой болсон. Өөрөө ирж бууж өгөн түүнд үзүүлж буй нэгүсэл байх болно гэж тоггурхана. Гэвч Питер аль хэдийн өөр газар өөрийн нууц байрандаа очисон байлаа. Тэрээр 8 альжийг арай амьд байлгаж байгаа нь ердөөл түүнд өгч буй жаахан хугацаа гэж бодно. Удалгүй метроны буудал дотор хүмүүс гайхширн нэгэн залуу ширтэцгэн. Питер дээгүүрээ нүцгэн байх бөгөөд түүний бие яг л сийлс мэт булчинлаг хүчрэхэг харагдана. Тэрээр толинд өөрийгөө хараад энэ бүхэнд итгэж чадахгүй байлаа. Тэр зөвхөн залуужаа зогсохгүй бидэн байсан сумны шархнууд хорт хавдрын зовир бүгд алга болжээ. Энэ бол дэмэрэл биш. Тэр бүрэн эдгэрч дахин залуу болсон байв. Одоо хинч түүнийг танихгүй, хаанаас ч хайгаад мөрийг нь олохгүй. Гэвч юун түрүүнд хувцас солих хэрэгтэйг тэрээр ойлгов. Метроны болонд 2 залуу бүхээг дотор тамхи татаж бусдыг тав тухгүй болгож байгааг Питер анзаарлаа. Тэдний ярианаас үзүүлээ олигтой хүмүүс биш бололтой. Питер тэднлүү дөхөж очиод энд тамхи татахыг хориглдог болохыг сануулав. Нэг залуу нь Питерийг доромжилж алгадах гэж дайрахад Питер ердөө инээмсэглээд өнгөрөв. Хэрэггүй хүмүүстэй цаг гарсдахгүй гэж бодсон тэрээр буудал дээр бууж ариун цэврийн өрөө рүү оров. Тэрээр үүдээ түгжээд энэ асуудлыг хурдан шийдэхээр шийджээ. Ариун цэврийн өрөөнд өнөөх залуус Питерийг бүслэн авч чи үнэхээр үгмээр байгаа юм уу хэмээн томорцгоно. Харин Питер туйлын 50 байж анхмад хүмүүсийг үл хүндтгэвэл юу болдгийг үзүүлэхээр шийдэв. Нөгөө залууг дахин дайрахад Питер
нүд ирэмхийн зураг үзэг болон хэвлэрүүн цохиж түүнийг ухаан алдуулж орхив. Нөгөөх нь сандарч халаасны хутаг гаргаж ирэхэд Петр түүнийг нь хараад "Чи хутгаа буруу барьж байна. Ингэж савлаад байх юм бол өөрийнхөө хурууг зүсэн шүү" гэж зааж өгөв. Залууг далайх мөчөд Петр хэдийн зэвсгийг нь мулталж үзүүрүү нь хүчтэй цохилоо. Залуу ухаан алдаагүй ч үхтлээ айсандаа өмдөндөө шээж өрхөв. Петр түнд "Чи хутгалууж үхэхгүй дээ баярл. Хэрв намайг энд байсныг хүнд хэлвэл чи үхсэн гэж мэдэрээ" хэмээн сануулав. Тэгээд өмдөндөө шээсэн залууг хараад "Энэ өмд надад яавч таарахгүй юм байна" гэж голон нөгөө ухаан алдсан залуугийнх нь хувцсыг өмсгöd гарлаа. Дараа нь Петр банкны дансаа шалгаад цочирдов. Түүний 7.6 тэрбум вон бүгд алга болжээ. Тэд түүний мөнгөнд хүрсэнд тэр маш их урсаж байлаа. Метроноос гарч явахдаа тэрээр хэсэг залуусын Глория клубын тэтгэлгийн тухай ярихыг сонсоод зогсчихов. Түүний өссөн өнчин хүүхдүүдийн асрамжийн газар бас Глория нэртэй байсан юм. Тэр үед жижигхэн шашны байгууллага байсан. Глория одоо 50 жилийн дараа улс төр бизнесийн салбарт асар их нөлөөтэй аврах том картел болон хувирчээ. Глория клуб бол ердөөл тэдний халхавч гэдгийг Петр сайн мэднэ. Учир нь тэр өөрөө нэгэн цагт энэ байгууллагын нэг хэсэг байсан бөгөөд одоо тэр үүнийг үнцээр нь устгахаар шийджээ. Энэ хооронд өөр нэгэн газарт хөлсний цэргүүд нэгэн хүнийг барих буюу хөнөөхөөр бэлтгэж байв. Тэд тэр хүнийг ганцаараа ирсэн ч тэднийг бүгдийг нь хялбархан дийлж чадах хэмжээний аюултай гэдгийг мэдэж байлаа. Гэвч тэдний байгаа нь Петр биш, харин өөр нэгэн байв. Гэмт хэрэгтнүүд Глория клубийнхан хэтэрхий шунхаа юм. Хэрв ингэж үргэлжлүүлвэл тэд бүгд өөхөх болно хэмээн хоорондоо ярилцаж байлаа. Дайсан тэднийг илүү дутуу ёсрохоо болоод шууд гол ажилдаа орохыг шаардав. Хурдан дуусах бол чиний зовир баг болно гэхэд хөлсний цэргийн Вакна компани удирдагч түүнийг хэтэрхий их ярьдаг Шинтко байна гэж басамжлав. Тэрээр олон зочид эрхийг үржлэн тооцоолж тусгай хүлээн авалт бэлдсэн байлаа. Гэвч түүнийг довтлох тушаал өгөх мөчөд бүх зүйл орвонгороо эргэв. Ирсэн зочин буюу 8 айлчид дэндүү уян хатан аюултай нэгэн байлаа. Тэр Глориагийн 12 элчийн нэг биш байсан ч Вакнагийн удирдагч дайснаа дэндүү дутуу үнэлснээ ойлгов. Хэдхэн секундын дотор гар хөл бологсод нь газар тунаж 8 айлч Б яг л амьд 8 айлч шиг янз бүрийн өнцгөр нугалж толгой болон хөлөө арагш махилган дайснаа боомлж эхлэв. 8 айлч бол B+ зэрэглэлийн алуурчин. Үндэсний жүжигцүгийн чансааг тэргүүлэгч бөгөөд түүний гол чадвар нь юр бусын уян хатан байдал юм. Тэрээр чөтгөр мэд төрхөөр Вакнагийн удирдагчийг эзлэн устгахаар дайрлаа. Үүний дараа 8 айлч өөрийн нууц байрандаа иргэн ирэхэд гал тогоонд нь түүний хүмүүс хэдийн хөнөөгдсөн байхыг олж харав. Хяналтын камерууд устгагдаж бүхэн нотлох баримт арчигджээ. 8 айлч үүнийг гарцаагүй Петрийн хийсэн ажил гэдэгт итгэлтэй байлаа. Ямар тааж шагнал удахгүй дансанд нь орох тул тэрээр зөвхөн Петрийн байршлыг тогтоохыг хүлээж байв. Энэ хооронд Глориагийн өөр нэгэн алуурчин бүсгүй өмнө нь Петр өөрийн амиа золин байж түүнийг аварч байсныг эргэн санаж байлаа. Тэд 8 айлчийн ресторанд ирэхэд нэгэн үл таних залуу захиалгагүй сууж байхыг анзаарав. Залуу захиалга байхгүй ч надад маш их өшөө хорсол бий гэж хэлв. 8 айлч түүнийг мөнгөний асуудлаар ирсэн эсэхийг асуухад залуу "Тийм ээ, нэлээд их мөнгө. Яг 7.6 тэрбум" гэж хариуллаа. Энэ мөчид 8 айлч хаалгануудыг нээн даруй төгжихийг тушаав. Тэрээр энэ залууг Петертэй холбоотой байх гэж таамаглаад эндээс амьд гарахгүйг нь санууллаа. Гэхдээ Петр үргэлж ганцаараа ажилдаг байсан тул энэ залуу хэн болох Петрийн хүү юу эсвэл шавин уу гэдгийг гайхаж байв. 8 айл залууд хоёр сонголт өгөв. Петрийн байршлыг хилээд амьд гарах,
Эсвэл эсэргүүцэл үзүүлж толгойдоо сум зоолгох. Зүсээ хувиргасан Петр хэсэг бодсноо 3 дахь сонголтыг өөрөө зохиохоор шийдэв. Тэрээр би өөрөө Петр байна. Бас чиний хүмүүсийг алсан хүн ч би гэж үннийг хэллээ. Наймаалч үүнд итгэсэнгүй. Ердөө л өдөн хатгалах гэж бодов. Тэрээр бууга гаргаж ирэн Петртэй ямар холбоотойг нь ахин асуухад Петр өөрийнх нь аварсан охин лөө нэг харчгаад "Мэдвэр байвал намайг алж үз" гэж үдэв. Наймаалч үүнд дуртай байгаагаа хэлээд туслахдаа залууг шууд биш зөвхөн ярьж чадхаар болгож шаргатуулахыг тушаав. Буун дуу гарах мөчөд Петр аянга мэт хариу үйлдэл үзүүллээ. Тэрээр гартаа байсан савхаа дайсны хүзүү рүү шидэж нөгөөг нь бууны гол төмөрлөө зоож буудлахыг зогсов. Хажууд байсан охин энэ бүхнийг хараад нүдэндээ итгэсэнгүй. Савх маш нарийн онож амин цэгийг дардсан байлаа. Петр өөр нэгэн савх аваад юу ч болоогүй мэтэл тайван хоолоо үргэлжлүүлэн идэв. Охин энэ залуу хэн бэ? Глори ядаж дэлхийд ч ийм хөдөлгөөн хийж чадах хүн байхгүй шүү дээ гэж гайхаж хоцров. Наймаалжч бас гайхсан ч үүнийг ердөөл аз гэж үзв. Тэрээр хуурамчаар инээмсэглэж залууг өөрийн бүлэгт хэлсхийг санал болгов. Гэвч энэ нь ердөө анхаарал сарниулах зайл байлаа. Наймаалж гинэт хагас автомат гар бууга гаргаж Петр лөө галд нийхэн тэр. Петр ширээний ард нуугдахад наймаалж "Эн чинь кино биш. Ширээгээр сүм хаач чадахгүй" гэж тохуурхав. Гэвч шалан дээр цус биш, харин халуун ногоотой соус асгарсан байхыг харав. Наймаалж баган бүрийн ард ширээн доор хайсан боловч Петр хэдийн дээрээс нь багнаас зүгдэн түүнийг ажиглаж байлаа. Яг тохиромжтой мөчийг хүлээж байгаад Петр огцон өсөрч наймаалжны нүдлөө халуун ногоотой соус цацсан төр зөөр сохолж орхив. Тэрээр маш хурдан бөгөөд оновчтой хөдөлгөөнөөр дайснаа зэвсэглэж газар тунгаад ямар ч төвөггүйгээр хүзүүг нь хугдарав. Наймаалжны толгой арагшаага эргэсэн ч тэрээр амьд хിവэр байлаа. Юу болоод байгааг тэрээр ойлгож чадахгүй. Өөрийн нүдэндээ ч итгэхгүй байв. Амьдралдаа тоолж баршгүй олон өрсөлдөгчтэй тулгарч байсан ч ийм залуу атлаа, ийм өндөр ур чадвартай хүнтэй анх удаа нүүр тулж байгаа нь. Юу болоод байгааг тэрээр ойлгож чадахгүй. Өөрийн нүдэндээ ч итгэхгүй байв. Амьдралдаа тоолж баршгүй олон өрсөлдөгчтэй тулгарч байсан ч ийм залуу атлаа, ийм өндөр ур чадвартай хүнтэй анх удаа нүүр тулж байгаа нь. Тэр мөчөд наймаалжны санаанд Глория клубт өнгөрүүлсэн бага насны бэлтгэл сургуульд нь зурсхийн орж ирлээ. Өөрийнх нь нүдний өмнө зогсож буй энэ мангасыг яг л өөр шиг нь тэр газар хүмүүжүүлсэн мэт санагдана. Наймаалжид багаас нь алуурчны тактик машингийн ялах эсвэл үхэх гэж зааж сургасан юм. Түүний багш үргэлж "Нэг өдөр чи өөрөөсөө хүчтэй дайсантай нүүр тулгарх болно." Тэр үед дайсныхаа анхаарал сулрах мөчийг ашиглан гинтийн цохилт өгөх нь ялалтын нууц гэж сургадаг байв. Үүний үр дүнд наймаалж өөрийнхөө хамгийн аюултай техник болох бүх биеэр боомлох аргыг боловсруулсан билээ. Өөрийн ёр бусын уян хатан чанараа ашиглан дайснаа бүрэн хяналтаа оруулдаг энэ чадвараараа тэр хизээч ялагдахгүй гэдэгтээ итгэдэг байв. Мөн тэрээр ялалт ойртсон гэж бодоод хизээч дайсандаа нуруугаа бүү харуул гэсэн сургаалыг амьдралынхаа өрөө болгосон нэгэн байлаа. Наймаалж яг л энэ тактикаар Петрийг ялна гэж тооцов. Тэрээр сэмхийг ашиглан Петрийн хөлнөөс зурж биеэрээ орон маш хүчтэй шахаж эхэллээ. Тэрээр багталтайгаар "Чиний төрхөөс ч өмнө би энэ салбарт байсан юм. Олон жилийн турш хөндлөөсөн туршлага гэж юу байдгийг одоо энэ жаалдан мэдрүүлнэ" гэж бодов. Гэвч дараагийн агшинд ямар нэгэн зүйл буруу байгааг анзаарав. Түүний боомлж байсан Петр хажууд нь зүгээр зогсож байх нь тэр. Наймаалжийн хамаг хүчээр боосон хүн нь түүний өөрийнх нь туслах байлаа. Наймаалж төөрөлдөж амьс хатаж эхлэв. Тэр өрхөнд орсноо энэ үед ойлголоо. Хичнээн их туршлагатай байсан ч тэр яг энд үхэх болно гэдгээ мэдрэв.
Өмнөө зогсох залууг тэр Глориагийн домогт 12 элчтэй дүүцэх үз. Магадгүй тэднээс ч илүү хүчрэх нэгэн байна гэж дүгнэлээ. Амьд үлдэхийн тулд тэр тохиролцоо санал болгов. Охиныг сулж өгөх бөгөөд хариуд нь түүнийг амьд явуулахыг гуйлаа. Питер дажгүй санал байна. Глория клубийнхэн үргэлж ямарваа зүйлийг прагматик, хурдан шийддэг хэвээрээ байна гэж хариулав. 8 айлжих хаалга руу зүглэхдээ чи тэр охиноор юу ч хийсэн хамаагүй гэж хэлв. Гэвч түүнийг алхаж амжаагүй байтал Питер нэгэн зүйлийг сануулав. Би тэр хуучны тактикийг санаж байна. Ялах эсвэл үхэх. Бас ялсан гэж бодоод хизээч нуруугаа бүх харуул гэдэг дүрмийг. Хэрв чи дараагийн удаа ийм алдаа гаргавал толгойч нь хэдийн тасарсан байх болно. Питер 8 айлчийн өнгөрсөн үеийг түүнийг Глориагийн нэгэн агуу багшийн шав байх үеийг эргэн дурсав. Тэр багшийнхан толгой өнөөдөр 7.6 тэрбумаар үнэлэгдэж байгаа билээ. Тэр багш нь Питер өөрөө байсан юм. Тэгээд тэр 8 айлжаас тэр үед хэлсэн үгийг санаж байна уу? Питертэй нүүр тулсан хинч амьд үлдэж үлгэр ярьдаггүй юм гэж хэлээд 8 айлчны биеийн бүх ясыг нэгэн зэрэг хуулан тулааныг эд суулгав. Удалгүй 8 айлчны үгсэн тухай мэдээ түүний даргад хүрлээ. Хяналтын камерууд устж ямар ч нутаг баримт үлдсэнгүй. Дарга нь үүнийг туйлын өгөөтэй зөвлөж үзв. Өгтөгсөн, буудулсан, өгсөн гэж тооцогдож байсан хөгшин эргэж ирээд маш сайн бэлтгэгдсэн 4 алуурчныг ямар ч мөр үлдээлгүй усгана гэдэг үнэхээр инээдтэй юм. Гээд тэрээр Глориагийн бүх алуурчдад Питерийг агнах албан ёсны зөвшөөрлөг өгөв. Удалгүй Солонгосын хамгийн хөл хөдөлгөөнтэй гудамжуудын сурчлагын самбар дээр нэгэн шин зарлал гарч ирлээ. Өндөр наснуудад хандив цуглуулах халхавч доор зүсээ хувиргацсан Питерийн зураг тавигдсан байв. Харин зураг дээрх холбоо барих дугаар нь 7.6 тэрбум гэсэн тоотой дүүцэж байсан нь түүний толгойг авах шагнал байгааг илтгэсэн кодлогдсон мессеж байлаа. Глория клуб хаасайгүй түүний зурагтай хуудас тарааж эхлэв. Үүнийг харсан Питер Глория намайг хайх хэрэггүй. Би өөрөө тэдний араас очих болно гэж шийдэв. Гэсэн хэдий ч тэр ганцаараа энэ бүхнийг устгах чадахгүй гэдгээ мэдж байлаа. Түүнд туслах хүн хэрэгтэй байсан ч түүний санаанд орж ирсэн цорын ганц хүн нь түүнийг эвгүй байдалд оруулж байв. Төдөөдлгүй тэрээр орон гэргүй хүмүүс амьдардаг хаягдсан нийтийн бие засах газар руу орлоо. Питер тэнд нууц гарц байгааг мэддэг байв. Ханы хавтангуудын нэг дээр дарахад нууц хаалга нэгдэх нь тэр. Хаалганы цаанаас саяхан засвар хийсэн маш тансаг нарийн мэдрэмжээр тогтчулсан нууц байр байлаа. Питер дотогш ормогц хүзүүнд нь хүйтэн ир тулахыг мэдрэв. Питер тайвнаар чи торгон хувцас өмсөж хаш аяганд цай ууд суудаг болсон байж болно. Гэхдээ энэ бүхэн шаардлагагүй зүйл. Эцсийн эцэс чи сохор шүү дээ гэж хэллээ. Энэ үг эмэгтэй таалагдсангүй. Тэрээр таягаараа түүнийг занал хийлэв. Бүр түүний хөдөж нохой хүртэл үл таних зочин ирсэнд дургуутж байгаа бололтой архирч байх нь тэр. За энэхүү бичлэг маань энэ үрээд өндөрлөө. Дараагийн бичлэгээ илүү хурдан авч үзхийг хүсвэл лайк болон subscribe дараарай. Баярлалаа.